кубын дэлгээстэй танилцъя. Энэ бол куб. Кубыг дэлгэе. Бүтэн дэлгэлээ. Дахиад хаалаа. Куб дүрс үүсгэлээ. Энэхүү дэлгээс саяны дэлгээсээс ялгаатай байна уу? Ижилхэн байна уу? Мөн л энэхүү кубын дэлгээс байна. Дөрөвт дэлгээс хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Буцаагаад хаая. 6 дахь дэлгээс ямар байна? Буцаад куб боллоо. Кубын дэлгээс янз бүрээр байж болж байна. Куб 6 талтай. Арав дахь дэлгээс хааглаа. Энэхүү дэлгээсүүд юугаараа ижил, юугаараа ялгаатай байсан бэ? Хамтдаа куб хэдийн янзаар дэлгэгдэж болохыг харцгаая. 1 эхний дэлгээс, 2 дахь нь, 3 дахь дэлгээс, 4 дахь дэлгээс, 5 дахь, 6 болон 7 дахь дэлгээс юм байна. 8, 9, 10 дахь дэлгээс хамгийн сүүлийн 11 дахь дэлгээс юм байна. Тэгвэл куб хэдэн өөр дэлгээстэй байж болж байна вэ? Зурагт хэдэн куб дүрс байна вэ? Чи тоолж чадах уу? Эдгээр куб дүрсийг ашиглаад параллелепипед дүрс бүтээж болох уу? Мөн өөр ямар дүрс бүтээж болох вэ? Энэ ямар дүрс бүтээж байгаа юм болов? Бүтээсэн дүрсийн урт, өргөн, өндөр нь ямар хэмжээстэй байна вэ? Нийт бид 16 дүрсийг ашиглаад параллелепипед дүрс бүтээлээ.
Энэхүү хичээлээрээ бид куб өрсөн эзэл хүнийг сантиметр куб болон дециметр кубээр, параллелепипедийн эзэл хүнийг мөн л сантиметр болон дециметр кубээр илэрхийлж болно. Үүнээс гадна сантиметр кубыг дециметр куб руу хэрхэн шилжүүлэх вэ гэдгийг сурч аавна. Энэхүү тэгш өнцөгт параллелепипедд хэдэн куб багтсан бэ? Чи хэрхэн тоолж, тооцоолж бодсон бэ? Хамтдаа хэдэн куб багтсныг тоолъё. Энэ бол хоосон хайрцаг буюу өгөгдсөн биет маань хоосон байгааг харуулж байна. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21. За өндөр нь 2 куб тул суурьа 2 дахин авахд бидний эзэл хүн тодорхой болно. 5 ба 4-ийн үржүүр 20. 20 кубыг 2 дахин авахд 40 куб байх нэ. Дараах дасгал даалгаврыг ажиглаад нэгжийг бага нэгж рүү нь шилжүүлж бодоорой. 1 сантиметр куб 1000 мм кубтэй тэнцэнэ. Тэгвэл 5.5 см куб болон 6.8 см куб нь хэдэн мм кубтэй тэнцэх вэ? (5.5 см куб нь 5500 мм куб, 6.8 см куб 6800 мм кубтэй тус бүр тэнцэж байна. Эдгээрийг их нэгжээс бага нэгж рүү шилжүүлье. Сайтар ажиглан хараад шилжүүлээрэй. Дасгал даалгаврыг ажиглаад бага нэгжид шилжүүлье. 1 м куб нь 1000 дециметр кубтэй тэнцэх учраас 34.9 м куб нь 34900 дециметр кубтэй тэнцэж байна. Тохирох нэгжид шилжүүлээрэй. Чи зөв бодсон байна уу? Дасгал даалгаврыг ажиглаад их нэгжид шилжүүлээрэй. 1000 дециметр куб 1 м кубтэй тэнцдэг бол 670 дециметр куб болон 1560 дециметр куб нь хэдэн метр кубтэй тэнцэж байна вэ? Хэрхэн бодож байна вэ? Чиний бодсонтой тохирсон уу? Өгөгдсөн нэгжид шилжүүлэн бодоорой.
Чиний бодсноос ялгаатай байна уу? Тоосгоны урд 25 см, өргөн нь 12.5 см. Зузаан нь 6 см бол 2500 ширхэг тоосгоны эзэлхүүнийг олж түүнийг дециметр кубээр илэрхийлээрэй гэсэн бодлогыг чи хэрхэн бодсон бэ? Хамтдаа шалгая. Эзэлхүүнийг олох томьёоны дагуу урт, өргөн, зузааны хэмжээг хооронд нь үржиж 1875 см³ гарч байна. Энэ нь нэг тоосгоны эзэлхүүн буюу үүнийгээ бид 2500 дахин ихсгэнэ гэсэн үг. 2500-д үржихэд хэд гарсан бэ? 4,687,500 см³. 1 дециметрт 1000 см³ байдаг учраас үүнийгээ 1000-д хуваахад 4687.5 дециметр³ гэж бодогдож байна. Эдгээрийг харахад нэгж шилжүүлэх үед бага нэгжийг их нэгжид шилжүүлэхдээ хуваах үлдийг гүйцэтгэдэг гэж харагдаж байна.